Тэмүүжи хаантаа болохоо байдлаа. Юу болоо? Зэлмийг зүрхэн хөвгийнхэн бариад авлаа. Чи жамуухын дүүд айчрыг алсан юм уу? Тийм гэж үү? Сая надад алуулдаг хүн жамуухын дүү байсан хэрэггүй. Би нэг муу ёсгүй морины хулгайчийг алжчихлаа гэж бодлоо. Чи ямар том гай тариад байгаагаа мэдж байна уу? Мэдэхгүй. Харин би өөрсдийн адуун сүргийг хин дуртай нэгэнд туулгаад явж болохгүй. Манай Монгол аймгийнхан хин дуртай хүний гарын шүүс болж болохгүй гэж мэдэж байна. Чи жамуухын дүүг алсан болохоор Чадран аймаг манайхан хоёрын хооронд дайн үдэж байна гэсэн үг. Тэгвэл өөрийн чинь санаа гарвал манайхан Жадран аймгийнхан дагтмордоо зүгээрөгч анд нөхдөөн зоргоор нь алуулж суувал таарах хэрэггүй. Чи миний үнэн санааг мэдмээр байна уу? Би мэдхийг үнэхээр их хүсэж байна. Би хэргийн эзэн Хэнгэргийн давхар болсон чамайг жамуухад тушааж яахан шийдэхийг өөрөө мэдэх гэмээр байна. Чи ч яг Жадран овгийн хүншгэл ярьж байх шүү дээ. Тэсэн загтал сая дайнаас зайлсхийж болох юм. Долгоологч. Энийг хэрхийг Тэмүүжин хаан шийдсэн дээр баг. Яалаа гинэ. Би ганц дарах гэдэг боодыг хэрхэн шийдэхийг шийдэх хэрэггүй эргүү. Аль энийг хүлээдэг. Тэгж яахан болох вүлээ? Би гараа хөлүүлчгээ та нарын зоргоор алуулж өгөх хэрэггүй. Тэмүүжин ирлээ. Оохаас. Би Тэмүүжингээр чамайг алуулаад өгье л дөө. Тэмүүжин. Танай олонний ахлагч том гай тарьсан байна. Би бүгдийг мэдсэн. Одоо тэрний жамуухан гард өгсөн цагт л дайн самуунаас зайлсхийж чадна. Би зэлмийг жамуухад өгчгөл тэр бидэнд талдан довтлогоо байна гэж үү? Өгөөж байж мэднэ. Гэхдээ энэ муу золиг жамуухын төг алж агсан байна шүү дээ. Тэрнийг өглөөж гисэн бидэнд талдан дайрах бодлыг үгүй болгож чадахгүй ч аж мэдэх юм. Тийм болохоор бид юу боллоо гэж зэлмээгээ тэрэн зүгээр өгөх юм. Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодож байна. Чи амаа тад. Би та нар тавьж гэж хичнээн олон удаа хэллээ. Гэтэл чи юу хийсэн бэ? Хаанта. Та намайг аймаг улстай гай тарилаа гэж байгаа бол алсан ч гомдлоггүй. Харин би адуун сүрэг алба тэрэгдийнхээ төлөө явсан юм шүү. Чи хурдан эндээс холд. Тэмүүжин. Чи өөрийн гарын доор хүнийг өмөрч байгаа хэрэггүй. Би намайг дагалсан хамаг Монголын иргэдийг хамгаалах болно. Чи бидний үндэс угсаага мөхөх том дайны хөл рүү татан оруулах гээ юу? Магадгүй. Гэхдээ би дайныг хүсээгүй юм шүү. Миний дөрсөн цагаас эхлэн тал нутагт дайн самууны хөл тасарч байгаагүй. Тийм болохоор би дайнаас зайлсхийж байна. Хэрвээ үнэхээр зайлсхийх харахгүй бол бас чи дайнаас ухраад байхгүй шүү. Явцгаая. Тэр өргөсөн тангараа мартсан бол л доо. Буйнаар алуулаг. Явцгаая. Хөдлөе.